За сайн бацхан үзэгчтэй. Тошиндоо дөнжгөлдөн ярилцлага ээлж дугаараа хөргөж байна. Энэ удаагийн дугаард Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Чихоологс оролцож байна. Өдрийн мэнд гэдэг. Өдрийн мэнд. За тэгэхээр таны хувьд бол одоо сумын засаг даргаар одоо улиран сонгогдож ингэж ажиллаж байна. Тэгэхээр энэ одоо 28 он хүртэл энэ одоо 4 жилийн хугацааны одоо мөрийн хөтлөөр одоо сонгуулийн үеэр одоо ард түмэнд одоо амлаж одоо бодлого болгож явсан мөрийн хөтлөрийн одоо хэрэгжилт ер нь одоо хэдэн хувьтай явж байна вэ? За ер нь мөрийн хөтлөрийн голлох одоо заалтууд гэвэл одоо бас олол заалтууд ч одоо төрөлжсөн үргэлээ тийм ээ. Гол одоо заалт гэвэл ямар заалтууд байгаа? За бид нар өнгөрсөн жил одоо сонгуулийнхаа дараа 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж баталсан. За Баруун Урт сумд бол бас 2 намасын төлөөлөлтөөр сонгогдсон байгаа юм. Тэгээ бид хэдүүл яг ер нь бол 2 талын намын бас мөрийн хөтөлбөртэй уялдуулсан ийм одоо үйл ажиллагааны хөтөлбөрөөр боловсруулсан. 5 хүн бол мэдж байгаа одоо алсын хараа 2000 одоо 50 гэсэн ийм том хэмжээний одоо стратегийн бичвэрд байна. Тэгэхээр энд гол нь одоо бас нийцүүлээд ингээд хөтөлбөрийн боловсруулалт явдаг байгаа. Тэгэхээр бид нар 4 жилийн хөтөлбөрлөгөө батлаад ингээд 1 жилийн нүрэ үзэж байна. Тэгээ ер нь бол яг оноо Баруун Урт сум бол өмнөх жилүүдэд бол ер нь бас одоо орлогын хувьд бас нэлээд бага доогор байсан. Харьцангуй бас одоо энэ 22 оноос хойш энэ төсвийн бас өөрчлөлтөөр бас арай тодорхой хэмжээнд бас асуудлуудыг шийдвэрлэх юм боломжтойгоор одоо бас манай төсөв маань бүрддэг болсон байгаа. Тийм учраас бас бид нар энэ хүний хөгжлийн талаарх асуудлуудыг бас нэлээд тодруулж авч үздэг болсон. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ сургууль цэцэрлэг боловсролын хүүхдэд залуучууд одоо гэр бүл гэдэг юм одоо энэ бүгд чиглэгдсэн нийгмийн тал руу тодорхой хэмжээний төсөв мөнгийг тавиад яваад байх юм боломжтой болсон учраас энэ 2004 оны одоо боловсруулсан төсөл маань бол нэлээд хүний хөгжлийн тал руу нэлээд бас одоо асуудлуудыг бас тавьсан ийм төсөв одоо үйл ажиллагааны хөтөлбөр болсон. За мөн одоо бас энэ мөн одоо бас Баруун Урт сумынхаа одоо хотынхоо хэмжээнд бас энэ одоо тогтчлтын ажлууд бас нэг томоохон бас одоо ажил руу бас зорж хийж энэ болохоор хэмжээнд бид нар учраас бас ажлуудыг төлөвлөлөд хийгээ явж байна. Тэгээ яг ер нь бол бидний хувьд бол одоо жилээс жилд л одоо манай сургууль цэцэрлэг боловсролын байгууллагууд энэ одоо мэдээж одоо маш олон одоо хөрөнгө оруулалтын ажлууд шаардлагатай байдаг шүү. Тэгэхээр энэ болгоныг бас шийдвэрлэлтээр бас ингээд эдрээсээ саналаа аваад энэ тал руу бас хөрөнгө мөнгө төлөвлөөд бидний бас өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөрт ч гэсэн тусгагдсан юм зүйлсүүд байгаа. За энэ жилээс л бид нар одоо таах маань гэж бас хэдхэн одоо хоногийн өмнө манай энэ сүүний үйлдвэр маань нэгдсэн шүү дээ. Тэрнтэй холбогдуулаад манай Баруун Урт сум бас одоо 8 сарын тодтоглоор сүү хөтөлбөр гэдэг ийм хөтөлбөрийг бас боловсруулж байгаа шүү дээ. Боловсруулж одоо энэ хүүхдүүд болгондоо сүү авах энэ дарга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр энийг хэрэгжил бас одоо жилийн хэмжээний арга хэмжээ болгож. За ер нь бол яг 6-аас 9-р ангийн хүүхдүүд буюу одоо яг өсвөр насны дээр явж байгаа энэ хүүхдүүд маань үдийн хоолны одоо хөтөлбөрийн дараанаас эхлээд ингээд шууд юучгүй болчихдог шүү дээ тийм. Тэгэхээр ингээд энэ хооронд одоо бас ингээд хүүхдүүдтэй ямар энэ насныхаа хүүхдүүдийг ч гэсэн ямар хангаад бай гэдэг юм бодолтой ингэж явж байна. Ер нь хүүхдэд чиглэсэн юм арга хэмжээнд нэлээд байна. За боловсролын байгууллага дээд үтц. За бас одоо бид нар чинь өөрсдөө хэдийгээр чадахгүй ч гэсэн бас одоо зөрөг төсөв юм боловсруулж одоо манай Баруун Урт хотын маань инженерийн шухамжлалт хийвэл одоо үнэхээр бас одоо хүнд байдалд орсон шүү дээ. Бид нар бол одоо өнөөдөр ингээд гаднахыг хараад байгаа болохоос биш газар доорх инженерчлэл тийм нэлээд муутсан одоо олон жилийн насталтай болсон байна. Энийхээ зөрөг төсөвнүүдийг бид нар одоо бас хэлгээд манай бас одоо бас гол одоо барьж ажиллах нэг юм маань одоо энэ болоо явж байгаа. Тэгэхээр энийг түрүү жил бид нар зөрөг төсвөл хийлгэсэн. За энэ жил бол одоо ямар ч гэсэн 2027 оны төсөв рүү зэтгүүлнэ гэсэн улсын төсвөрөөр зэтгүүлэхгүй энэ бас нэлээд их хэмжээний мөнгө гарч байгаа юм. 10 тэрбум гаруй төгрөгийн одоо төсөв одоо гарч ирсэн. Ер нь бол одоо нэг нийт бүгдээрийн нэвштэй гол магистраль шугамд солихотлоо одоо тиймэрхүү юм асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр энийг бас одоо улсын хурлын гишүүдтэй хандаж хүсэлт юм тавьсан. За зөрөг хөргөө ингээд бэлэн болгосон тохиол бид нар бол дэмжин гэдэг ийм одоо бас хариуг бид нар өгсөн. Тэгэхээр ингээд өөр одоо бид нар юу гэдэг манай Баруун Урт би бол одоо өнгөрсөн жилийн одоо 1-р сараас эхлээд 5 гол зорилтын тухай ярьсан. Баруун Уртын хэмжээнд одоо маш олон зорилтууд байна. Тэрнээс 5-ыг нь бид нар онцолж ийн гэж байгаа юм. Тэгээ энэ 5 нь бол бид нар камерын ижүүрэн системтэй энэ 4 жил
болно. Өөрөөр хэлбэл аюулгүй ногоон бус болгоно гэж одоо бар уртыг тооцож байгаа. Иж бүрэн камерын системтэй болно. Тэгэхээр иж бүрэн камерын системтэй болохын тулд иж бүрэн гэрэлтүүлэхтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэрний ажлыг бас гэрэлт хот гэдэг энэ одоо хоёр дахь том зорилтыг ингэж авч ялж байгаа. За тэгээд бас одоо маш олон давтамжтайгаар энэ хүүхдүүдтэй хийх уулзалт, иргэдтэй хийх уулзалт гараад ирэх учраас энэ сэтгэл зүйн төвийн асуудлыг бас маш чухал болгож төв хүн болгон одоо энэ сэтгэл зүйн зөвлөгөө авдаг энэ хэрэгцээг шууд одоо энгийн чиглэлийн хэрэглээ болгодог энэ одоо төвийг бий болгоно жинхэнэ утгаар нь ажиллана гэсэн бид нар зорилго болгож байгаа юм. Тэгээ бидний одоо нөгөө шин суурьшлийн бас одоо бидний хамгийн гол одоо асуудал үүсгээд байгаа. Нөгөө одоо өмчлөлийн газрын асуудал байгаа. Тэгэхээр тэрийг бидний хайлаас өдөм орчимд л одоо болох гэдэг энэ одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаад ажиллаад байна. Тэгэхээр энэ маань одоо 19 сарын 5-ны өдөр боловсруулагдаж одоо аймгийн хурлаар орно гэсэн мэдээлэл өгсөн. Би бас өчтөр тодруулж асуусан байна. Тэгэхээр энэ хийх юм бол одоо энэ шин суурьшлийн бүс чинь тэнд худаг хэрэгтэй, тэнд захлаган хэрэгтэй одоо бүх юм хэрэгтэй болно шүү дээ. Хүн амьд учраас. Тэгэхээр тэр болгоныг бас одоо баруун орцсон маань бас голлон одоо барьж авч хөөцөлтөө тийм ээ. Одоо захлаган эсмүчээр нь хангая. Боломж зөвхөн арга барилаар нь ажиллая гэсэн энэ одоо бас нэг зорилттой болгож авсан юм. Тэгээд өргөдөх нь бол 5 дахь нь бол бид нар хүүхд төгслийн ордон гэдэг олон жил яригдж байгаа тийм. Энэ бол одоо яригдаад байдаг. Гэхдээ энийг бүр ажлаар болгож барьж авъя гэж ингэж зорж байгаа. Тэгэхээр энэ жилийн үед бид нар газрынхын асуудлыг одоо шийдвэрлэх гээд одоо энэ нөгөө нэг энэ төлөвлөгөө гараад ирэнгүүт ер нь хуучин тав хүн мэдэн штэ нөгөө шилний ажлын газар 7 дугаар цэцэрлэг байсан. Тэр газрыг одоо энэ хүүхд төгслийн ордноор одоо оруулъя гэсэн ийм одоо төлөвлөлттэй байна. Тэгэхээр манай энэ төлөвлөгөө гараад ирэнгүүт бид нар саналаа явуулна. Саналдаа бол тэр газрыг тусгаж явуулна. Тэгээ яг эх жил бол бид нар чинь зургийг хэлэх штэ энэ чинь бас. Тэгээ мөн одоо бас улсын төсвөөс цугдах шаардлагатай нэлээд том хэмжээний барилга байгаа учраас тэгэхээр энийг одоо гişүүдтэйгээ бас бид нар урьдчилан зөвлөлцөл ярилцсан байгаа. Ямар ч байсан зургаа бэлэн болгоод тэгээ бид нар тандал гэсэн юм хэлсэн. Тэгэхээр ямар ч энэ жилдээ багтаа бид нар зургийг багтааж хэлэх ийм одоо зорилготой ингэ явж байна. Бас хэд хэдэн жишг зурагтай одоо хандаад явж байна. Ер нь бол манай дөрвөн сургуулийн ачаал маш өндөр байгаа учраас энийг бас их чухал зүйл гэж үзэж байгаа юм. Тэгээд энэ одоо хүүхдээ хичээлийн бусгаар хүүхд хөгжих энэ боломжийг хангахад л одоо энэ гол байна. Босоо сургуулиуд бодвол дэндүү одоо ачаалагтай учраас анги тантад байнгын дүүрэн байдаг учраас энэ одоо энэ хичээлийн гадуурхын одоо суралт хүмүүсийн ажил нэлээд хоцроод байгаа учраас энийг одоо бас зарж байгаа. Тэгэхээр энэ 5 зорилтоо бас одоо гол хийж ингэж үзэж байгаа. За тэгэхээр таны битэрийн ярилцлага ингээд олон нийтэд хүрэж байгаа. За иргэд олон нийт бол одоо ингээд ямар асуудал тулгамдж байна, энэ сумын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажил асуудал юу байна те. Энэ асуудал бүгдийг бид бүхний одоо ярилцлаганд орвол одоо ингээд коммент сэтгэл байдлаар бас илгээх нь үл зөв. За эндээс мэдээж одоо та хүмүүс дүгнэлт хийж санаа авах гэж ингэж найдаж байна. Тэгэхээр таны ярианд бас гарч байна. Сум өөрөө төсөө хязгаартай. Тэгэхээр томхон төсөл хөтөлбөрүүд бол мэдээж улсын төсвөр хийгдэнэ. Үүний тулд бол одоо мэдээж одоо зөв мөсөө сонгосон их хурлын гишүүд тийм ээ гишүүдтэйгээ хамтарч ажиллах одоо ийм одоо бас зайлшгүй юм шаардлага гарна. Яг улс төрийн талаас нь авч үзвэл одоо ардын нам засгалж яадаг, энд ардсан нам засгалж яадаг гэдэг утгаараа одоо бас ийм байдлаар хандахгүйгээр хэр хоорондоо уялдаа холбоотой ажиллаж ер нь хэрч чадаж байна. Тий. Гэхдээ яг одоо бүр боломжтой байгаа гэж бодож байгаа. Бид нар одоо төрийн ажил бол намын ажил биш. Сонгуулийн үед бол тэр одоо намаараа өрсөлдөж одоо бодлогоор үзэлдэг юмуд байсан. Өнөөдөр бол төрийн ажил хийгдмэж штэ. Тийм учраас бол бид нар бол одоо гишүүдтэй бүгдэнд хандаад явж байгаа. Тэгэхээр гишүүд бидний хандсан одоо хүсэл тавьсан хүсэлтэнд бол бүгдээрээ л нааштай хариулт өгч байгаа. Нэгдэж чадвал улсыг зүүн бүсч их олон гишүүдтэй тийм ээ. Тийм ер нь нэлээд боломжтой гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд одоо харьцангуй бас энэ жилийн улсын төсвийг харах тэмдэглэлүүд бас тодорхой хэмжээний юмнууд ингээд тавигдсан байна. Тэгээ манай баруун ортын бас одоо энэ нөгөө хил олголтын замууд энэ төр одоо нэлээд агцсан байна. Тэгээд бас баруун орсон дээр манай одоо шинэ сод цэцэрлэг тийм ээ сургуулийн барилгын дуусгалж тийм ингээд бас нэлээд төсвөө тавигдсан байна. Манай шинэ суурьшлийн бүс рүү одоо бас энэ нэг захлагааны дэд өртөний асуудлууд энэ төр гэдэг өнгөрсөн жил тавигдсан юмнуудын үргэлжлэл за мөн нэгдүгээр сургуулийн спорт залч гэдэг юм ингээд юм манай баруун сумын дээр бас нэлээд 8 дугаар багт дээр цэцэрлэгийн асуудал байсан тийм ээ 8 дугаар багт нэг одоо шинэ баригдсан сургуулийн хажууд нь баригдчихсан шүү дээ. Тэгэхээр иймэрхүү юмнууд маань ингээд тавигдж байгаа нь бас их одоо бид нар
өвөнд өмтэй байна гэж үзэж байгаа юм. Тэгээд дараагийнхны үнийг л одоо бид нар энэ одоо шугамсалжины асуудлыг мөн одоо ингээд гişүүдэд ярьжсэн бүгдээр л одоо цаашгүй одоо шаардлагатай зүйл байна. Энийг л бид нар зургийг хийгээд ирүүлгээд дэмжнэ. Харамсалтай 4 жил бид нар 7 сарын 1-ээс өмнө зургийг багтааж дуусгах чадаагүй. Тийм учраас нэлээд том хэмжээний зураг байсан учраас дуусаагүй юм. Тэгээд одоо тэр төсөвч нь одоо ингээд л онгороод 1 сарын 1-ээс эхлээд 27 оны төсвийн тухай асуудал яригдаад эхэлж байгаа шүү дээ. Тэгээд л одоо бүтэн жилийн турш ингэж явдаг учраас одоо энэ жилийн үед бол зураг маань бэлэн байгаа учраас одоо шугамсалжины асуудлыг энэ рүүгээ тусгaalчих юм боломжтой байгаа гэж одоо бас найдаж байгаа. Мөн одоо энэ хүүхд төгжлийн ордныг одоо болгочих юм бол бас одоо дахиад дараагийн төсөв рүү энийгээ бас чиглүүлэх гэсэн юм бодолтой байна. Энэ дээр бол бас нэлээд хамтын ажиллагаа хийм сайхан явж байгаа гэж хэлээ. За баруун сум ер нь өөрийнх нь одоо жилийн төсөв ер нь одоо ер нь хэд байдгийг тийм ээ. За сая чи одоо төсвийн хүндрэлгээд аймаг сумын иргэдийн хурал хуралдаа төсөө содтгоод буцаагаад аймгийн төсөв нийтдээ бараг 20 тэрбум мянга хасагчлаа тийм ээ. Тэрийгээ дагаад бүх сумдын төсвүүд чинь ингээд хасагдчихэж байна. Ер нь баруун сум өөрөө одоо ер нь одоо ингээд төсөв санхүүгийн хувьд ер нь одоо хэдийн хэмжээний төсөвтэй хэрэгэлддэг. Орон нутгийн хөгжлийн сан энэ тийм ээ гол сангууд байна штэ. Тий. Тэгэхээр хүмүүс ингээд аим гэдэг болохоос ер нь сум ер нь ямар байдгийг хүмүүс тэр болгонч нэг айхтар анзаардгүй юм шүү. Тэг яг өмнөх жилийн нэг одоо төсөвч нь янз янз байна штэ. Давсан мөнгө гэж байна. Одоо оны ихний үлдэгдэл энэ тэгээд ингээд ярина. Янз янз л та. Гэтэ өнгөрсөн жилээр бид нар одоо 20 орчим тэрбум төгрөгийн төсөв байсан. Түрүү жилийн хийгдэг ажлууд анд авч орж ирээд одоо үлдсэн гүйцэтгэлүүд нь хийгдсэн гэсэн. Одоо өмнөх жил мөнгөнд тавигдсан ажлууд ингээд анд нэлээд бас өндөр төсөв гэж гарсан. Ер нь бол яг орон нутгийн хөгжлийн сангаар манайд нэг аймагаас одоо нэгтгэл зүрээр нэг 2 тэрбум орчим төгрөг хуваарлагдсан юм байна. Тэгээд манай одоо бид нар өөрсдөө одоо дотоодноос уулзгаа ажиллаад одоо хөрөнгө оруулалтын ажлуудыг л ярьж байна л да. Тэгээд энэ дээрээ бол бид нар бас нэг 5-600 сая төгрөгийн их усүр гаргадаг. За тэрнээс илүү гарвал орон нутгийн хөгжлийн сан дээр бид нар дахиж нэмэгдүүлж тооцдог. Тэгээ яг хад бид нар нэг жилдээ нэг 3-4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийдэг. Дээрээс нь одоо 5 хүн мэжээс манай хот огчлд бүх цалин цагаа одоо бензин тос бүх юмтэйгээ манай дээр явдаг. Танай төсөв дээр. Тий. Тэгэхээр нэг 2.6 орчим тэрбум төгрөг болдог. 70 хэдэн хүн тэнцээ ажилтдаг юм. Тэгээ одоо тэр хогийн цэгийн тэр дүрдэг барьдаг коушин одоо машин дээр явж байгаа бүх зардлууд гэрлэг ингэж тусгаж явдаг. Манай одоо уртын гэгээд компани энэ гэрэлтүүлгийн ажил гэдэг бас эн чинь бас одоо бүгдээрээ манай дээр одоо явагддаг байгаа. Энэний мөнгө гэж бас нэг жилдээ бас тэр орчим төгрөг бас болдог. Яг нэг гэрлийн мөнгө нөгөө ажилчдын мөнгө дахиад шинээр гэрэлдээ янзлах одоо урсгал засвар масвар гэдэг ийм юмнууд маань ингээд тусгагдтiin. За манайд мөн цэцэрлэгжүүлэлтийн компани байдаг. За энд нэг одоо мөнгө цэцэрлэгжүүл тэр урдталтаа үржүүлэх мод үржүүлэх энэ төр одоо үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Эдгээр маань одоо бас нэг 500 орчим сая төгрөг болно. Энэ одоо манай аймгийн хэмжээний бүх модыг одоо 3.1-ийг нь манай одоо юу н 3.2-ыг нь манай одоо энэ баруун цэцэрлэгжүүлэлт анги харьцаж хамгаалж явдаг. За үлдсэнийг нэг энэ бол хувийн хөвшлтээр тендерээр ингээд зохион байгуулалт явдаг. Тэгэхээр энэ гурав хүртэл манай дээр бас нэлээд одоо өндөр ачааллыг үүсгэдэг. За мөн одоо энэ сум өөрийн ер нь татврын орлого ер нь хэр хүрдүүлдэг. Тий, за татврын орлого харин миний нөгөө одоо 22 оны өөрчлөлт гэж яриад байгаа чинь. Тий. Энэ одоо нөгөө хүн амын орлогын албан татврын асуудал чинь манай сумруу ордог болсон шүү дээ. Тэгэнгүүт чинь одоо жилдээ энэ чинь нэлээд өндөр мөнгө гарна шүү дээ. 8 тэрбум төгрөг одоо гардгийн. Тэгэхээр энэ нь бол манай орлого гол нэмэд болж байгаа. Энийг дагаад буцаад сургууль цэцэрлэгүүдийн халаалт тогтмол зардлын асуудал сумруу шилждэг байхгүй. Тэгэхээр одоо манай одоо 11 цэцэрлэг байна, 4 сургууль байна. Ямар хэмжээний байшинтай вэ? Одоо төрийн байгууллага хэдэн төгрөгөөр явдаг вэ? Ингээд бодохдоо бол энэ одоо хэмжээний бүх зардлууд манай дээр ингээд ороод явдаг. Тэгэхээр миний төрөний хэлдэг нь хөрөнгө оруулалтанд бол тийм нэг одоо нэг 3 орчим тэрбум төгрөгийн зардал нь хөрөнгө оруулалтын зардал дээр ингэж орон нутгийн хөгжлийн сантай хамтарч ингэж явж байна. Буцаагаад энэ урсгал зардал болоод эргээ сургууль цэцэрлэг нөгөө төвчлөлтийн компани бүх юмруу бол хувирлагддаг тийм хувирлагдаад явна. Тэгээ ер нь бол яг хот дээр байх нь ер нь зөв. Одоо юу гэдэг нь хогны үйл ажиллагаа юм бид нар одоо мод гэрэлтүүлгийн чи бүгдээр энд бас хот дээр яваад хотын төс дээр явах нь бид нар зөв гэж бас хяналтайч болно. Тий, тэгээд энэ тэнэ бас бид нар шаардлага тавиад явдаг нөгөө иргэд маань биднээс шаарддаг учраас тэгээ бид нар одоо энэ байгууллагад ажиллаж явах нь зөв гэж хэлж. Эднийхээ бас хүн одоо хоорондоо юмнуудыг нэлээд нэмэгдүүлж цалин цагаагийн ч гэсэн бид нар бас одоо
жил нэмэгдүүлээд явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд бид 20% нэмэгдүүлээд явсан. За манай энэ бол энэ одоо хотгочлтын байгууллага, манай гэрэл төлөв байгууллагын төр бол өглөө өдөр хагас сайн, бүтэн сайн, өдөр шөнө байхгүй ингэж байнга ажилладаг. Учираас бол бас цалингийн тодорхой хэмжээнд нэмэгдүүлж явах шаардлагатай гэж үздэг. Тэр зүтгаараа бас нэлээд ажлууд манаас гайгүй явж байгаа гэж бас боддог. За өнгөрсөн жил чинь нөгөө иргэдийн оролцоог дэмжигдэж ийлээ гэж зарласан тийм. Тэг яг сумаас хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ юм дээр ингээд би ч өөрөө нөгөө мэдээллийн ажиллаж болохоор бас их багцаа мэдээлэлтэй. Сум ажлыг ингээд санаачлал ингээд зохион байгуулаад иргэдийг төвчүүлэх гал ингээд контент тийм сурчлагын юмнууд байлдаад байдаг. Ер нь одоо энэ иргэдийн оролцооны жилийн одоо ингээд жил дуусч байгаа учраас үр дүн ер нь хэрэг харчээ. Ямар үр дүнтэй байна. Иргэд одоо ер нь оролцоо ер нь та бүхний одоо хүсэн хүлээсэн хэмжээнд хангагдаж ер нь чадж гин үү? Тэгээ алдаа дутагдал юундаа байна вэ? Тий. За яг ер нь бол манай иргэдийн оролцоо нэлээд таархан байдаг тийм. Өөрөөр хэлбэл дунд нас, залуу нас одоо оролцоо багтай. Ахмадууд бол бас оролцоо нэлээд өндөр явдаг. Тэгээ одоо ямар нэг хурал цуглаан болно, ямар нэг үйлс болно, ямар нэг арга хэмжээ болно. Дандаа голцоод манай ахмадууд маань ирчихсэн гэж сууж идэг шээ. Тэгэхээр одоо залуучууд дунд үеийнхнийг одоо хамруулах, хүүхдүүдийг хамруулах гэсэн ийм юм руу бас нэлээд бид нар сая зорьсон. Тэг ер нь бол бид нар яагаад иргэдийн оролцоо дэмжих жил гэж зарласан бэ гэвэл иргэдийн оролцоо одоо таархан байдаг учраас зорж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бидний хүлээлт бол тийм өндөр байна гэж хүлээгээгүй. Ер нь бол одоо энэ бага багааг л нэмэгдүүлэхийг л зорж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг талаар бас нэлээд ажил зохион байгууллаа гэдэг сая. Тэгэхээр энэ одоо бүтэн жилийн ажил болсон. За энэ иргэдэд нэлээд олон мэдээлэл шүүм юмнууд хүрсэн. Би энд бол иргэдийн оролцоо цааш нэмэгдэхдээ энэ үр дүнтэй арга хэмжээ болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа. Бидэд одоо бас нэг ахиц айл өрхөөрөө явж бүх очиж уулзсан. Бүх сургуулиудын бүх ангиудаар орж уулзсан. За тэгээд албан байгууллагуудаар уулзлаа. Одоо бид нар бүхэл газраараа одоо уулзалт юмнууд хийгээ явсан. За тэгээд багийнхаа хурал муралдууд одоо тэр найрсаг баруурт бид нар юу зохион байгуулж байгаа тэр болгон дээр иргэдэд оролцуулах ингэ зорж ажиллаж байгаа. За яг ер нь гэхдээ бол одоо хүний амьдрал бол янз бүр шүү дээ. Тэгэхээр бүхэн одоо ингэ бүх юмд оролцоо яваад байх боломж байхгүй. Одоо ажилтай, төрөлтэй, ард нь ялах хүүхдтэй одоо ингэ юу гэсэн байх вэ тийм. Тэгэхээр ингээд аль болохоор иргэд маань оролцох боломжийг хангах үүднээс л бид нар ингэ зорьсон. За манай иргэдийн оролцооны жилийн хүрээнд бас манайх нэг иргэдийнхээ санал бодлыг авдаг энэ платформ юм баруурд гэдэг аппликейшн одоо боловсруулаад ер нь нэлээд дуусах шатанда явж байна. Өөрөөр хэлбэл шууд одоо гар утснаасаа бүгдээрээ санаа бодлоо хэлчихдэг. Чи одоо техник технологи дэвшил хөгжиж байх заавал одоо бас цаалан цуглуулах гэдэг. Бид одоо бас тэгээд байх шаардлагагүй шүү дээ. Хүмүүс ингээд бид нарт л одоо өөрсдөө үзэл бодол юу бод санаж байгаа гэдгийг ингээд хүргээд байх. Бидний юу шөмжөлтэй байгаа гэдгийг ингээд хүргээд байх л боломжтой л байвал одоо тэр чи ямар соёлоор явж болох юм чинь. Тэгэхээр энэ талынхаа юмнуудыг аппликейшнаар нэлээд далзуулсан. Ер нь ингээд яаж оролцож болохыг арга замуудаа нэлээд ярьсан. Ер нь л олон юм планы зүгээс үлээлээ хийгдсэн. За яг одоо нэг ингээд бид нар нэг одоо орчин төгсөнд олуулаа гэдэг нэг арга хэмжээнд дээр бол бас манай тамийн газраас энэ бас жоохон шөмжөлтэй юмуд гарсан тав хүн бол үзсэн баг. Яг ингээд одоо олуулаа ингээд гараад цэвэрлэгээд ингээд манай төрийн байгууллагын бараг 100-аад хүн очиод байхад иргэд нь гарч ирдэг тийм нөгөө өөрийнх нь гадны цэвэрлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд энэ төлөвлөлтөд бид нар гарч ирдгүү гэдгийг шүүмжлэлтийн тухай үедээ явсан одоо янз ярианд болсон. Гэхдээ гардаг л байгаа байхгүй бид нар очихгүй байхад иргэд өөрсдөө гараад гаднаас ирдэг. Ийм л байвал юм гоё болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн ер нь тэгээд одоо бусад улсуудаа ингээд гарсангүй барьсангүй гэж ярьдیں۔ Өөрөө л олон гараад цэвэрлэл болно. Тэр ярьж байгаа хүн маань өөрөө бодож байгаа хүн маань өөрөө яг бодож байгаа үедээ ягаад энэ одоо төрийн байгууллагууд айлын гаднаа цэвэрлээд байна гэдэг тухайд тэр бас саналууд яваад байна лээ. Тэгэхээр тэр хүн маань өөрөө гараад цэвэрлчихвэл болох гэдэг байхгүй та. Тэгвэл тэгээд ингээд 3 хүн 4 хүн болоод би энийг хараад явна. Тээх үед бол одоо нөгөө нэг кинонд гардаг шүү дээ. Чанга яригчаар дуудаад тэднийг төдөн дот гараарай гэл. Манайхын ч гэсэндээ бас нэг байрны дарга тэгэл хуучин тэгэл гардаг байсан. Тэр үед бол харьцангуй бас нэлээд өргөн дэлгэр гардаг байсан. Одоо бол ингээд оролцоо нэлээд хумигдаад байгаа. Тэгтэл нөгөө ахмадууд маань бас гараад л одоо бид нар жил болгон л зохион байгуулдаг шүү дээ. Энэ одоо юу чинь бүх нийтийн зөвлөлт жилийн 3 удаа зохион байгуулж шүү дээ. Тэгэхээр энэ бол ондол одоо иргэдүүл тодорхой нь бүгдээр л гардаг. Тэгтээ бол одоо нөгөө айлууд нь эзэнгүү юу гэдэг хашаа хороо гэдэг одоо зөндөө юм биш те хүний амьдрал баян байдаг учраас
Тэгэхээр тиймэрхүү юмнууд нэлээд байдаг. Тэгээ би бол яг манай энэ жилийн зорилго нь иргэдийн оролцоог ер нь идэвхжүүлэх ийм зорилготой байсан. Тэгэхээр энэ талынхаа мэдээлэл нэлээд иргэдэд хүргэж чадсан учраас энэ бол одоо сайжтай үр дүнтэй ажил болсон гэж үзэж байна. За бидний бас ярилцлагын дараагийн гол асуудал бол ялангуяа баруун уртад бол энэ өмчлийн газрын асуудал байна. За бид хүн одоо сая нэг нээлттэй газрын нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Тэр ч бас нэлээд олон нийтэд хүрсэн байна. За тэгэхээр ер нь одоо ингэ нөгөө New Urbanism компани нөгөө хот төлөвлөлтийн зураг ажил ер нь ямар шатантай явж байна. За энэ одоо бэлэн болоод ингээд ирлээ гэж тооцоход баруун урт сумд энэ жил одоо ер нь иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг ямар хэлбэрээр одоо ирэх онд зохион байгуулна гэсэн одоо ерөнхий төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл энэ одоо аймаг сум одоо маш сайн таллаас нь ярьж шийдэхгүй бол хүнийг гондоож болохгүй, орхиж болохгүй, ерөнхий бас нэг дундаж талын баримтлах гэдэг тийм л асуудал байгаа да. Одоо газрын одоо битэрийн ярьцлагын магадгүй олон хүмүүс үзэж байгаа. Энэ газрын асуудлыг яриасаа гэсэн хүмүүс маш олон байгаа баг. Энэ тал дээр одоо ер нь ямар бодлого барих вэ? Яг одоо ер нь бол тэр нөгөө хэлцүүд ярьжсэн урдамж бингээ ярьжсэн. За ер нь бол бид нар нэг энэ жил 300 гаруй айлын захиргааных зургийг хэлгэж байгаа. Одоо 2026 онд төхөө айлуудаа захиргааных зургийг хэлгэж байгаа учраас одоо тэр зургийн хүрээний 320 орчим айл болох лөө гэж бодож байгаа. Айлын газар олгох боломжтой. За нөгөө New Urbanism-ийн зургийн асуудал бол би харин одоо өчтөр лавлаж асуусан. Яг хязгаар гацрах юм бэ гэдэг ингэсэн. Тэнгүүд нөгөө тэр одоо компани зүгээс бол бид нар одоо 12 дугаар сарын 5-ны өдөр одоо аймаг иргэдэд хуралд оруулах бэлэн болгож явчихна. Ер нь бол зураг нь аль хэдийн бэлэн болсон. Эксперттер очиод одоо тэр чинь маш олон юм байт юм байна. Одоо инженер, газрын хэвгийн хөрсмөрс одоо тэнд маш олон нэг юм ингээд жоохон байрнаасаа өөрчлөгдөд л тэр нь одоо дандаа байнгын нэлийн удаан бас ингээд үйлчлүүд цаана хийгдчихэж нөгөөх маань ингээд нэг зогц юм болт юм байна. Тэгэхээр хуучин бол бид нар ч одоо ингээд төлөвлөд явах бол одоо ингээд ногоон гашаасаа гадаа төлөвлөж чаддаг болол ингээд одоо тэлэл явж штэ. Тэгэхээр ингээд тэр үеийн төлөвлөлт өнөөдрийн төлөвлөлт хоёр чинь шал өөр болсон ба штэ. Тэгэхээр одоо ингээд тэр төлөвлөлтийн хүрээнд ингээд урд төлөвлөлтөөс өөр байгаа учраас одоо нэлээд юм давхар нямбай ингэж явдаг болсон юм байна. Тэгэхээр ямар ч байсан одоо 19-ийн 5-ны өдрийн хурал дээр тэрийг бэлэн танилцуулна гэсэн юм чиглэл өгсөн. Тэгээд би бас одоо өчигдөр бас аймаг дарагт ингээд мэдээлэл өгөөд за тэгээ одоо ингээд 5-ны өдөр ирэх юм байна. Тэнгүүд одоо нөгөө газар мазрын зэрэг орчих боломж байгаа юу гэдгсэн. Яг газрын албан дээр ингээд явуудад бидний одоо хүсэлтэд ингээд хойшноо нийлгэж байгаа юм байна. Яг хойноосоо тэр хянагдаад хүрээд ирэх юм бол тэгээд ерөнхийдөө одоо төлгөө маань батлагтаа явчих юм боломжтой юм байна. Тэгэхээр ер нь бол яг бид нар ямар ч тохиолдолд энэ одоо 26 онд бол өгөх боломж үүснэ. Тэгэхээр энэ боломжийг яаж ашиглах вэ гэвэл ямар ч байсан одоо нөгөө айл хүн амьдрах гэдэг байгаа учраас тэнд нэг одоо ундны устай байх хэвээр тог захилгаантай байх хэвээр үгүй ядаж одоо наацхийн хэрэгцээ юм байна. Тэгэхээр энийг хангаж ингэж өгж явъя гэсэн ийм бид нар бодлого барьж байгаа юм. За яг сая иргэний нийгмийн байгууллагын бас бид нар уулзсан эртний нөгөө хэлцүүлийн үр дүн болгож одоо бас уулзч ярилцсан. Олон шаардлага өгсөн тийм ээ. Тэнгүү тэн дээр бол газрын хэмжээг өшөө нэмэгдүүлээч гэсэн ийм санал ирсэн байлээ. Тэгтээ бол нэмэгдүүлэхдээ зөвөр ингээд задгаа өгчлөөр одоо тэнд чинь ингээд хүн амьдрах боломжгүй юм өгөөд бас болохгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө мөн одоо хойноос дэд үтсээ үгүй юу гэдэг юмуд бас яригддаг. Тэгэхээр тэр мэрийг нь бол одоо бид зохицуулаад өгөх нь зөв. Харин эх жил одоо тэрний дараагийн жилүүдэд дахиад зөв юуг нь нөгөө 50 жоод өсөө нэмэгдүүлж аймагтайгаа хамжиж гэдэг юм уу. 50 одоо айлуудынхаа нөгөө дэд үтсийг нэлээд нэмэгдүүлж чадах юм бол бид нар бас арай тоог нэмэгдүүлээд ингээд явах боломж байгаа. Энэ дунд дахиад дараагийнхаа сумдуудтай ярьж одоо ингээд өөрийнхөө хөрс хэрэглэлтэй сумдуудын дээр ярих болохгүй. Ярьж иж бас нэг жоохон газар дээр бас дахиад өөр газар дээр төлөвлөх. Энэ одоо хот хоорондын одоо улсын чанартай замууд тийм дагуу энэ төр бас төлөвлөх хэрэгтэй байна. Тэгэхээр тийм одоо боломжуудыг энэ төр бас эрэлхийлэх шаардлагатай байна. Тэгэхээр ингээд ер нь л өгөх газрын талбай хэмжээнийг нэмэгдүүлэх төлөвлөлтийг сайжруулах тал дээр бол анхаарна. Тэгэхээр эх жил үл ингээд өгнө. За өгөхийн хувьд бол захимаар өгөхгүй цаасаар өгье гэдэг дээр ерөөдөө яриад байгаа шүү дээ. Захимаар өгвөл одоо олон газраас олон боломжтой хүмүүс орж ирээд авчдаг. Нэг хүн олныг авдаг ч гэдэг юм. Одоо ийм хөө нөхцлүүд байна. Цаасан өргөдлөөр өгье гэсэн ийм чиглэлийг эртээд одоо манай
хил цөлгөн дээр манай газар албаны ярьсан шүү дээ. Тэгэхээр энэний дагуу бас бид нар ингээд тэрийгээ судалж тооцож үзнэ. Тэгээд аль болохоор боломжтой хэмжээгээр одоо сумынхаа өвдөг газартай болох тал дээр анхаарч ажиллана. За энэ жилийн хувьд бас биес ажиглаад байгаа аймагч гэлтгүү, сумч гэлтгүү ер нь гадаад арга хэмжээ бас нэлээд болох шиг боллоо тийм ээ. Аймгийн даргаыг дагаад та багт нь явж байгаа харагдлаа, бие дагаад явж байгаа харагдлаа. За ер нь одоо гадаад харилцааны тал дээр за сая нөр малчтыг аваад бас явах шиг боллоо. Гадаад харилцааны тал дээр ер нь одоо ямар бодлого баримталж байна? Ер нь хөрш сум хотуудтайгаа бас нэлээд харилцаагаа сайжруулах юм чиглэл баримталж байгаа шиг байна. Тэгээ бас олон арга хэмжээнүүд ингээд зэрэг болж байна. Тэгээд энэ жилийн үед бол би тэр Леонын мужийн одоо аймгийн судалгааны ажлын бүрэлдэхүүнд ороод явсан. За тэрний үр дүн болоод одоо энэ чинь 29 өдөр юм уу Леон мужийн ирж энэгээр одоо бас манай бизнес эрхлэгчдийн дунд уулз зөвлөгөөн болж бас одоо харилцан хөрөнгө оруулах тухай энэ юмнуудыг ярилцах ийм одоо бас уулзалтууд болох юм байна. Тэгэхээр одоо Леон муж бол тийм бас нэлээд өндөр хөгжилтэй мужийн одоо нэг бидний гол сонирхоод байгаа далайн бомбттай тийм жинжоо бомбттай ийм одоо муж байдаг ч гэдэм үү. За мөн одоо сая бид нар зүү үзмшин хошууны улаастай одоо зүү үзмшин хошуу улаастай хоттой ч бас энэ зүү үзмшин хошуу баруун сум хоёрын хооронд бас одоо найрсаг харилцааны санамжчийг гаргаж ирсэн. Энэ үл яг бид нар бол бүх төрлийн солилцоог л эрчимжүүлэх гэж байгаа юм. Одоо нэг одоо аж ахуй, одоо багш, боловсрал юун дээр бид нар биенийхээ туршлага солилцоо юмнуудыг сайжруулж авахын гэдэг дээр л гол нь яваа санамжгаа зурлаа. Одоо юу гэдэг бид нар одоо ногоон байгууламжийн мэрэгчлэн одоо уурж авчирдаг ч юм те. Одоо тэр урдаас одоо яг тэр хүн ирж одоо манай аймгийн энэ модыг яаж ургуулад байна? Хэрхэн яаж ургуулах боломж байгаа талаар хөрс мөрсөд юм дээр нэг үздэг ч юм уу. Зөрүүлээд бид нар одоо бас тэднээсээ хүмүүс ирж одоо манай одоо мал аж ахуй гэдэг юм юу үүсгэх хэрэгтэй юм тийм. Аялал жуулчлалын бэрийн бүтээгдэхүүнүүд нь юу вэ? Ийм хөө юмнуудыг ингэж хоорондоо ярилцж явъя гэсэн байдлаар зөвхөн ихний санамж чиглэлээ бид нар үүсгэжгээд ирсэн. За энэний дагуу бид нар одоо ажлын төлөвлөгөө гаргаад ажиллана гэдэг хардлаас яриад энэ төлөвлөгөөн дээр өнөөдрийн сууж идэх юм тийм. За мөн одоо би бас 6 сард би бас энэ Солонгос центрик Каванжо гэдэг хотдсон. Тэнтгийн бас одоо сургуулиуд юу ихтэй сургуулиудтай бид нар бас уулзч ярьсан. Тэр нь бол яг хоёр 4 аймгийн манай одоо улсын хурлын багш Батцорын санаацарын 4 аймгийн хүмүүс очсон. Төвийн сумдын гэсэн одоо Торнт аймгийн Хэрлэн сум, Хинтэй аймгийн одоо Хэрлэн сум, Дунд говийн одоо Сайн цагаан сум гэж. Тэгээд бид бас очиж тэнцээ Солонгос төвхтүүдээ эрхний яз сурах боломж байгаа гэдэг талаар бас нэлээд юмнууд үзэж ирсэн. Тэгээд энэхээ үр дүн болгоод нэлээд сурчлагын юмнууд бас хийгдсэн. Ер нь бол Солонгос төр бол одоо хүүхдүүд сурахт нэлээд боломжтой. Төлбөрийн хувьд ч боломжтой юм лээ одоо бүхэл юмны хувьд нэлээд ойрхон тийм бид нартай ингээд тэнд монголчууд ихтэй ч гэдэг юм. Энэ боломжтой 5 юмнууд нэлээд байгаа гэдгийг одоо бас ингээд ярилцж ирсэн ч гэдэг юм тийм. Тэгэхээр ер нь бол манай аймгийн хэмжээнд бас нэлээд явагдаж байна. Тэгээд ер нь энэ ковидын дараа бол ер нь гадаад харилцаа нэлээд солирсон байсан шүү дээ. Энийг нэлээд сайжруулах тал дээр ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол хөрсөөр одоо нэлээд юмнууд бүрдэж байгаа учраас одоо энэ уулзсан учирсан зүйлсээ ажил хэрэг болгох дээр л одоо энэ дараагийн жилүүд анхаарч ажиллахад бол бас нэлээд боломжтой болж байгаа гэж харж байгаа. Одоо энэ гадаад харилцааны энэ уулзалт юмд одоо ингээл ойрхон явж байна. Энэ одоо явах энэ төсөв зардал юмыг ер нь яаж чад? Аль эсвэл цаатлаас бүх зардлын даачдаг юм уу? Аль эсвэл одоо аймаг сум өөртөө төсөв санхүүгээр явдаг юм ч одоо ямар зүгээр нэг дордын хоёрын оронд явж байгаа шиг зарлаа гарч байгаа шүү дээ. Янз байна. Цаанаасаа дааж байгаа очиод бүх зарлуудыг дааж байгаа ч гэдэг юм уу. Бидэд одоо онгоцныхоо тийзмэцийг өгөөд очиж байгаа юмнууд байна. Тэгээд бид нар одоо тэр Леонгоор явах гэсэндээ одоо бас цаадлаасаа тэр Леонгийнхэн бас нэлээд юм заадаасан зохицуулсан. Тэр чинь бас төрийнч байгуулгын байна. Одоо аж ахуйн нэгж томоохон бас манайх сонирхож байгаа юм компаниуд ч байна шүү дээ. Тэгэхээр эдгээр ч гэсэн ингээд бас оролцоод ингээд зохицуулаад явдаг юмнууд ч байгаа юм байна. Аль болохоор зардал одоо хэмнэлтэд явах үйл бид нар бол бодно шүү дээ. Гэхдээ хэмнэлтэй гэдэг хүнтэй юм ярих гэж бас хүнээр даалгаад очих бас нэг тийм сайн бас ажиллахгүй. Тийм тэгэхээр ингээд энийхээ одоо тооцоонд харуулаад ингээд уулзтууд явж байна. За баруун урт сумын нэг бас нэг ярихгүй орхиж болохгүй зүйл гэвэл
8 дугаар өгийн малчдаг ч байна. Тийм ээ. Малчдын асуудал. Баруун урцсан өөрөө газар нутаг одоо байхгүй гэж хэлж болно. Гэтэл одоо хамгийн том баг. Хуучин бол хамгийн их малтай байсан. Тэгээд одоо энэ баруун урцмын 8 дугаар өгийн одоо энэ малчт ингээд аль Сүхбаатар сумын голдуу нутагт байдаг. Тэгээд ингээд аймаг сумын ялгаа гардаг тийм ээ. Тэгэхээр 8 дугаар өгийн малчтын одоо энэ малж амьдрал архи шиг ходог ус одоо энэ бэлчээр энэ тал дээр одоо ер нь сумдуудтайг нь хэр зохицож ажиллах боломж ер нь одоо хэр бүрдэж байна. 8 дугаар бүгийн асуудлууд хэр анхаарал татж байна. Тэгээ одоо жилийн жилд тэр дундаа намар энэ асуудлууд нэлээд зөвхөдөг. За яг ер нь бол баруун уртын малчт маань одоо баруун урт руу орж ирсэн малчт нэлээд олон байдаг. Одоо өөрөөр хэлбэл Сүхбаатар сумынхан штэй өөрсдөө Сүхбаатар сумын хүмүүстэй тэгээд баруун уртд одоо хүүхд цогтой сургууль соёлд оруулна, эмнэлэг томлогод ороод ирсэн хүмүүс нэлээд байдаг. Нутаг нь яг тэндээ нутгалдаг байсан гэдэг. Ер нь бол олон жилийн ийм юу гэдэг шүү дээ. Одоо нутгсан ийм соёлтой шүү дээ. Тэгтээ яг мэдээж одоо ингээд олон малтай болсон тохиолдолд одоо зөрчил маргаан үүсгэх нь үл зайлшгүй. Тэгэхээр Монгол улсын хуулиар энийг зохицуулах боломж байхгүй. Яалтч байхгүй одоо Сүхбаатар сумын нутагт бол Сүхбаатар сум л одоо мэдчихтэй. Тэгэхээр бид нар бол яг удирдлагын хувьд ярилтыг зөвлөлдөг. За аль болохоор одоо малчтайгаа дунд юм маргаан мэтгэлцээ үүсэхгүйгээр асуудлуудаа зохицуулах хэрэгтэй байна гэж ярьдаг. Ялангуяа төрийн байгууллагын зүгээс одоо ингээд малчтуудыг хооронд нь муулцуулах, торхох ийм хийж болохгүй. Тэгэхээр малчтыг аль болохоор хооронд эдийн засгтай байх. Энийг нь бол одоо дэмжиж ажиллая гэдэг байдлаар зүгээр одоо сумын удирдлагын хувьд бид нар ярьдаг. За айл өрхийн хувьд бол одоо бас зайлшгүй бас моддаг маргалдаг юм байдаг. За тэр улсууд маань бас одоо хоорондоо эв зүгөө олоод ингээд явахнууд юм зүйлсүүд нэлээд байна. Мал ихтэй байх үед энэ маргалдаа нэлээд байсан. Мал бас жоохон цөөрөнгөд бол хараа гайгүй болж байна. Тэгэхээр манайх бол ямар ч байсан газар нутгаа хэлээд одоо Сүхбаатар сум нутагтай болж чадахгүй шүү дээ. Тийм учраас бол баруун уртын малчид өөрсдөө баруун урт дээр иргэнээр одоо байгаад за мөн одоо тэр нутаг үлчээрийг ашиглаад ингээд л явхаас өөр аргагүй. За Монгол оронд бол одоо бүр өөр аймгийн хүмүүс ч ингээд одоо отор нүүдлийг явахыг одоо бүр засгийн газрын хэмжээнд дэмжиж байгаа шүү дээ. Чи ийм л байх хэрэгтэй. Бид нар бэлчээрээ хөвчлаагүйгээс хойш одоо хинч одоо айлж бэлчээр дээр очиод нутгалах бас юм эрхэн л байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү одоо нөхцөл байдлууд байд юм. За нэг хэцүү юм байна. Өвлжээ аваржааны газар гээд тэр олддог манайд худаг ус гаргахыг эхлээд тэр хэцүү байдаг. Заавал одоо багийн хурлаар ордог. Тэнгүүд нөгөө багийн хурл чинь баруун уртын хурлаар орохгүй шүү дээ. Тийм одоо сумын хурлаар орно. Иймэрхүү асуудлууд байдаг. Гэхдээ аль болохоор ингээд нэв зүг нь болоод зохицол одоо олон жил явсан учраас бол явж ил байна. Тэгэхээр ер нь бол бэрхшээлтэй асуудлууд байдаг. Би бас одоо засгийн газрын одоо хүмүүс ирсэн, улсын хурлын гишүүд ирсэн. Би бас ийм зүгээр одоо эрчимцэн аж ахуйн бүсгээд одоо нэг бүс ингээд энэ төр бий болгоч болдгоо мөн нэлээд томоохон. Тэгвэл одоо хамаагүй шүү дээ. Одоо бас баруун уртын малчтал заавал одоо олон малтай байхаа л үгүй шүү дээ. Бас ер нь бол эрчимцэн аж ахуйн бүс рүү цөөн чанартай малаар ингээд ордог ч гэдэм юм. Тэндээ одоо ингээд үйл ажиллагаа явуулаад боломжтой байх юм. Одоо хуучин тэр үеч чинь нөгөө нэг одоо халахын голын эрчимцэн аж ахуйн бүсийн тэргээл хэрэгжээлээ шүү дээ. Тэгээд тэр чинь бэлчээрийн хууль гэдэг бас манай энэ цаагүй идрот гişүн ирээд Сүхбаатар сумд уулзлаа гэж бидэд уулзчихл байсан. Яг Монголын өнөөдрийн юм нөхцөл байдлаар бол юм боломжгүй байна л гэсэн юм хариулт өгч ирсэн юм. Тэгэхээр бидэд бол одоо аймгийн даргын төвшөндчл ярьдээ ямар ч хэлсэн одоо ингээд өөрийнхөө аймгийн малчтыг бол энэ одоо хөөж туухад тэр болио одоо ямар ч хэлсэн гэдэг зүг нь олоод явъя л гэдэг юм зарчмаар бид нар ингээд явдаг. Тэгэхээр өнөөдрийн эрхцэн орчин бас юм байгаа учраас одоо бид нар энэ эрхцэн орчинд л одоо зохицож ажиллахаас аргагүй байт юм. Тэгэхээр малчт маань ч гэсэн энийг ойлгодог учраас харьцангуй бол бас гайгүй явдаг шүү дээ. За тэр ярьслаа бас өндөрлөх төгсөж байна. Тэгээд яриад байв сэдв маш олон. Та одоо сүүлийн асуултыг асууя. За ер нь бас одоо ингээд иргэд олон нийт нэг зүйлийг бас яриад байна. Энэ баруун урт хэд төлөрч байна. Одоо Сэнгээ өгшийн бас нэг пост жаваад гэсэн энэ баруун урт ширэнгэн хот боллоо. Энд дэндүү өндөр барилгууд яриад ямар ч төлөвлөлт юм байхгүй хаашаа бас харсан орон сууцуд боллоо гэдэг. За яг нөгөө Аз зэрэглэлийн газрын зөвшөөрлийг аймаг сэдрэг гэж боловч энэ чинь сумтайгаа ярихгүй шийднэ гэж байхгүй шүү дээ тийм. Тэгэхээр энэ одоо хот төлөвлөлт энэ одоо энэ урбанизм энэ төлөвлөлт юм гаргаад ирвэл бас нэг
хэн дуртай газар дээр уржээ зүнж харуулаа байшин мөрчдөг ийм асуудал зэгцрэх үү? Ер нь манайш хуучин төлөвлөлтөө шүү дээ. Тэгэл одоо ийм орон сууцныхаа бүс газар бүсээр одоо төлөвлөгдсөн газар орон сууцаа бариад ингээл явж байгаа. А тэгэнгүүт одооний шинэ төлөвлөлт бол мөн адилхан хаана орон сууц байхын одоо хаана тэр одоо юуны төрийн байгууллагууд нь байж байгаа тийм. Энэ одоо юмнууд чи одоо ингэ төлөвлөж штэ. Тэгэхээр ингээд манайх одоо хамгийн гол нь нөгөө энэ асуудлыг зохицуулахын тулд зайлшгүй дэд төвийн асуудал яригдж байгаа штэ. Тэгэхээр одоо манай аймагт чинь дэд төвийн асуудлууд яригдж байна. Одоо энэ зүүн талын 6 дугаар тойргийн зам тийм. Тэрний голд одоо дэд төвийн тухай яригдж байна. Тэнд чи одоо бас одоо манай шин сургууль шин одоо цэцэрлэг мэсүүд тэнцээ өөр одоо маш олон айл өрхүүдийн одоо орон сууцуудын хорооллуудын газрууд энтергээ төлөвлөгдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгон бол өнөөдрийн манай энэ одоо болж байгаа бид нар тохиолж байгаа саад урагшаалал арилгах гэсэн шүү дээ. Энэ чинь өнөөдөр ингээд яг инженерийн шугам сүлжээтэй газар дээр л хүмүүс чинь байсан гаврс тэгэхээр инженерийн шугам сүлжээ бүхий газраа нэмэгдүүлэх зорилготойгоор энэ одоо хөгжлийн төлөө ерөнхийд нь одоо бид нар боловсруулж баталж байгаа гэсэн үг шүү дээ. Инженерийн шугам сүлжээтэй суурьшлийн бүстэй ингэж төлөвлөж байгаа учраас бол одоо өнөөдөр бид нар дарааштай бол энэ хүндрэлүүд нэлээд багасна гэж тооцож байгаа. За манай одоо энэ зүүр хасагт руу гардаг замын хажууд бол дулааны цахилгаан станцын газар дуудлагуудлаанд орж байгаа. За тэнд бол тэрийг одоо хувийн хвшлэр дулааны цахилгаан станц барих юм байлээ. А мөн одоо нарны цахилгаан станцын асуудлын аймгийн баруун талд Улаанбаатар руу явдаг замын хойдолж байд юм ингээд эрчим хүчний хэрэгцээ шаардлага юмудаа бас хангаад ингээд аль болохоор л энийг одоо задлах ийм зөвлөрлийг барьж байгаа. Тэгэл одоо хотоо өөр ингээд нэзэгцтэй хот болгох. Тэгэхээр яг манай одоо хөгжлийн төлөө ингээд гараад танилцуулагдаад ирэхээ алдаад хүмүүс бол бас гарах байх. Ер нь бол нэлээд сайн төлөвлөгөө болж бодож байгаа. Хэрэгжүүлэхэд нэлээд ажилтай. Мөн одоо манай иргэдэд оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн газрыг өөрчлөх гэсэн үг шүү дээ. Танай энэ газар чи ингээд ийм байхгүй. Ингэж янзлахдах нэ. Танах энэ байшин хойшлоод барьчих нэ гэж ярьж та. Тэгэхээр энэ болгонд бас манай иргэд маань оролцож чадах нь бид нар богино хугацаанд энэ одоо хотыг бас зэгслэх юм боломжтой. За яг энэ бол мэдээж тийм хурдан шийдэгдэхгүй гэж бодож байгаа. Гэхдээ маш удаан яриа хэлцээ уулзалтын үр дүнд бол бас одоо хөгжлийн төлөвлөгөөнд даваа хөгжих боломжтой гэж бодож байна. За тэгээд за би төрийн ярилцлага бол ерөнхийдөө бас энэ жилийн гол ажлууд явлаа. Одоо ингээд 12 сар гарчин он гарна. Ерөнхий 26 оны төсөв юм батлагтаад ингээд бас ерөнхий энэ дээр байгаа дүр зураг бол бас ингээд ажил ерөнхийд болчихно. Тийм учраас энэ хугацаанд одоо цаашид яахыг гэдгийг бол энэ онд яахыг гэдэг асуудлаа дараагийн одоо дугаарт бас ярилцах нь зүйтэй баг. За ингээд бид бүхний урилгыг авч сайхан ярилцлага хийсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.